Mystic Man. Сайн байцгаана уу. Тэгээ намайг Чахлан төгс гэдэг. Би болохоор яг энэ хувцс өмссөн байгаа одоо яг энэ мэрэгчлэлтэй хайртай ер нь яг энэ мэрэгчлэлтэй миний хобби бол хамгийн нэгт тавьдаг зүйл бол ерөнхийдөө бол одоо тоогооч хоол хийх байсан. Тэгээ ер нь би бурхан одоо Христэд би итгээд одоо бараг 8 жил болж байгаа. Миний хувьд болохоор би Есүс Христийг амьд болохоор л би цуглаан дээр очдог. Амьд байдгийн байна гэдгийг мэдэрсэн учраас би цуглаанд явдаг. Одоо би 2-3 удаа ер нь тийм өхлийн чих юм уу аимшигтай тийм зүйлтэй учирч ирсэн. Тэгээд тэр бүгдөөс намайг хамгаалж аварсан байт юм болов. Туркд байхдаа ажиллаж амьдраад тараа явж байхдаа бас буу тулгуулж үзлээ, хотод тулгуулж үзлээ. Тэр бүгдийг Христ надад Есүс Христ намайг хамгаалчихсан болов. Есүс Христ гэдэг бурхантай зүйрлж болох ганцхан зүйл байдаг гэж. Тэгээ яг бодохоор яг тийм байсан. Салхи гэдэг зүйл хүний нүдэнд харагддаг мөртлөө тэр байдаг оршин тогтнодог. Харин Есүс Христ гэдэг зүйл, Есүс Христ бол яг амьд байгаа юм байна. Яг хүний нүдэнд харагддаг мөртлөө тэр нь хамгийн агуу юм байна гэж би ер нь ойлгож, би нэг хүний нэг нүдэнд харагдаж байгаа энэ зүйлүүдэд итгэдэг биш. Харин энэ байгалийн зохицолд энэ уул ус, энэ байгалийн одоо энэ хүний бүтээсэн гэдэг байгаа. Тэгэхээр ямар ч шашин дээр одоо хүнийг бүтээсэн уул усыг бүтээлээ гэж ямар ч шашин дээр гардаггүй. Харин зөвхөн Христ тэр бол миний зөвхөн бас анх ангид тод буужсан. Тэгээ миний анх итгэсэн юу бол тэр нүдэнд харагдахгүй мөртлөө байдаг гэдэг зүйлийг би мэдэрсэн. Тэрэнд л хамгийн их утгач руу байгаа. Тэгээ ер нь цуглаанд яваад тамхи гэдэг зүйлийг хэрэглэхээ болсон. Тамхи амир ингээл нууш татал айгуу тийм юу байсан. Тэгээ өөрийгөө хуурдаг гэх юм уу. Тэгэл айгуу худлаа амлалдаг бол тамхинаас гарах шийдвэр гаргалаа гэж залбираад тамхи мамгаа хогийн савм авлаа бүгдийг базаж чулууч молуудаар тэгэд явж байхдаа хүртэл тамхинаас би гарч чадаагүй. Нэг өдөр гинт шийдвэр гаргасан. Зүгээр санааны л зүйл юм билүү. Мууж услуудаас болоод их бага хэмжээгээр ингээд ер нь бол өөрийгөө ялан дийлэл явж байгаа. Алтан сууд гээд хамгийн хайртай нэг эгч маань байдаг. Газар дээрх ганц эгч маань, тэр эгч маань их хүнд өвчтэй. Тэгээ бид тэр зүйлийн банк тэр эгчгээ бодоод залбирч чаддгүй ч гэсэндээ маш их зэмлэлийг аваад айгүйх зүйлийг ойлгодог учраас тэр хүнээс ерөнхийдөө гарах яриа нь ерөнхийдөө 190% нь ерөөсөө Библиэр ярьдаг. Тэгээ тийм эгчтэд маш их талархаж, маш их баярлдаг.
би үргэлж бурханд талархлын тийм залбил өргөдөг.